За сайн байцгаана уу орой минь өнөөдрөөс эхлээд топиктэй холбоотой мэдээллүүдээ үргэлжлүүлэн хүргэхэд болсон. Тэгээ өнөөдрийнх нь топикийн холбогдлолтой болох хичээл нь болохоор өгүүлбэрийг зөв дараалал оруулах. За ийм дасгал байна. Бүгдээрээ жишээгээр хамтдаа дээрээс нь миний мэддэг типүүдээ би та бүхэнд зааж өгье. За эхнийх нь болохоор хариултаас харах байгаа. Эндээс кагаар 1 2 нэхэлсэн байна. Та гэдгээр 3 4 нэхэлсэн байна те. За тэгэхээр өгүүлбэр бол к юм уу та хоёрын аль нэгээр нэхэлнэ. Нараг унших шаардлагагүй. За ингийн бол та цаг нэлээ хэмнэн. Дараагийнх нэг арга гэх нь за тийм юм болохоор өгүүлбэр хизээж одоо холбох нөхцөл буюу криго, кресо гэдэг янз бүрийн нэг холбох нөхцлүүд байдаг шүү дээ. Энд дэр болохоор харах юм бол комин хадага гэж байна. Тэгэхээр иймэрхүү нөхцлүүдээр өгүүлбэр бол эхлэхгүй учраас хэрвээ тийм үг байх юм бол шууд алгасаад уншихгүй яваарай. Ингийн бол таны цагийг хэмнэх байгаа. За тэгээд эхнээс нь зүгээр уншаад явж болно. Ка гэж байна те. 자, 대학생 때 처음으로 해외여행을 가게 되었다. 자, 어엿한 байхдаа анх удаага ингээд гадаадаар аялахаар болсон. За, тэрний дараа энэ болохоор энэ 나에게 уншаад үзье. 가족들은 그 엽서를 받고 아주 감동적이었다고 했다. За, энэ жоохон сонирн байна. Гэр бүлийнхэн маань тэр ил загтлыг аваад үнэхээр сэтгэлд нь хөдөлцгөөсөн гэсэн гэж байна. Тэгэхээр энэ биш байна. Энийг шууд алгасаа дараачих нь кагийн дараа даа байна те. За эхнийх нь бол ингээд энэ орцсон байгаа. 여행지에서 가족들을 위한 선물을 사고 싶었는데 돈이 별로 없었다. За ингээд саяныхаа аяллахын гадаадад очичоод гэрийнхэндээ зориулаад бэлэг авахыг хүссэн ч одоо мөнгө нэг их байгаагүй. За байж болохоор рааг нь уншаад үзье. 고민하다가 그 나라 풍경이 담긴 엽서에 여행 이야기를 담아 보냈다. За бодсныхоо эцэст тэр одоо байгаа улсын дүр төрхийг шингээсэн одоо тэр байгаль ч юм уу тэр одоо үзмжийг шингээсэн тиймэрхүү отогрит ч юм уу за тийм юунд дотор болохоор өөрийнхөө аяллаа талаарх тэр болсон зүйлүүдээ одоо бичээд явуулсан гэрийнхэн лугаа явуулсан гэж болж байна. 나에게 나라도 가족들은 그 엽서를 받고 아주 감동적이었다고 했다. За гэр бүлийнхэн маань тэрийг аваад үнэхээр одоо миний явуулсан загтлыг авч уншаад үнэхээр сэтгэл нь хөдөлцгөөсөн гэж байна. Тэгэхээр яг иймэрхүү дуу маягаар ивэл шууд эдрийг унших шаардлагагүй шууд зөв хариулт нь болчихж байгаа. За дахиад нэг өөр жишээн дээр үзье. За энэ 14 дээр за эхнийх нь одоо жишээний нэг шүү дээ. 그런데 гэдэг үгээр өгүүлбэр хийж эхлэхгүй гэхээр энийг уншихгүй гэсэн үг. За тэгэнгүүтээ та гэж юм. Тэгэхээр ка юм уу та хоёрын аль нэгээр нэхлэн. За кагийн уншаад үзье. 고리 모양의 반죽은 기름에 골고루 튀겨서 전체가 잘 익었다. 자, энэ биш байна. 자, 타긴 уншаад үзье. 도넛은 원래 밀가루를 동그랗게 반죽해 기름에 튀겨서 만들었다. Энэ байж болохоор байна. За донат гэдэг үүдэн шүү дээ. Бидний иддэг ингээд цагирган хэлбэртэй нэг юм талах шиг юм. За энэ нь болохоор анхнаасаа юм гурилыг ингээд бөөрөнхий ингээд дугуй хэлбэртэй зуураад тосонд ингээд шараа болгоод ингээд болгодог тиймэрхүү юм байсан юм байна. За тэгэхээр тагийн дараа наа байна те. За нагийн уншаад үзье. Тэгсэн чинь 그런데 동그란 반죽의 가운데 부분이 익지 않는 경우가 많았다. 자 тэгсэн чинь нөгөө нэг нийл ингээд бөөрөнхий болгоод зурсан. За тэрнийх нь нэг гол хэсэг нь болохоор сайн ингээд болохгүй түүхий болж байгаа ингээд сайн шарагдаа түүхийрээд байгаа тиймэрхүү тохиолдол айгүй их байсан байна. За тэгэнгүүтээ 라 дээр нь 어떤 사람이 도넛 반죽의 가운데를 반의 꼬리 모양으로 만들었다. 자 тэгсэн чинь ямар нэгэн хүн за тэр донатны одоо битүү бөөнхий болсон байгаа шүү дээ тойр дугуй болсон. Яг тэрнийх нь гол хэсгийнх нь ингээд дундах хэсгийг ухаад ингээд цагирган хэлбэртэй болгосон байна. За 칸 хамгийн сүүлийнх нь 고리 모양의 반죽은 гэдэг нь болохоор саяны цагирган хэлбэртэй болцсон одоо тэр зурмаг байгаа шүү дээ. Тэр нь болохоор 기름에 골고루 튀겨져 전체가 잘 익었다. гэдэг нь болохоор
ингээд цагирган болцсон байгаа тосонд ингээд шарах юм бол битүү биш голынх нь авцсан учраас бүх хэсгүүд нь ингээд жигд ингээд сайн ингээд жигд болсон байна. Тэгээд одоо донат чинь гарч ирсэн юм байна. Тэгэхээр энэ зөв хариулт нь 3 байна. За хамгийн сүүлийнхээ дахиад нэг хийгээд үзье. За ра гэж байна. За тэгэхээр нааг нь харъя. Энэ дээр бас духан гэдгээр эхлэхгүй байгааз. 자, 난 고양이는 높고 좁은 텀 위에서도 흔들림 없이 걷는다. 자, 이것 өндөрт ингээд нарийн ийм хашаан дээр ингээд явдсан штэ. Нарийн хашааны дээгүүр ч гэсэн ямар нэг ингээд одоо тэгээд нааш цаашаа ингээд унахгүйгээр ч юм уу ингээд юу гэлээ. За тэгэж явдаа гэж байна. 자, тэрний дараа 타. 수염으로 바람의 방향을 느끼며 몸의 균형을 잡기 때문이다. За ягаад гэх юм бол ингээ муурны ингээ сахал байдаг штэ. Тэрүүгээр болохоор салхины чигийг ингээд мэдрээд өөрийнхөө биеийн тэнцвэрийг ингэж олж явдаг учраас ингээд ундаггүй байна гэж байна. За тэрний дараа ха. 또한 гэдэг нь болохоор дээрээс нь за дахиад өөр юм хэлэх чинь те. 고양이는 수염으로 기분을 드러내기도 한다. гэдэг нь болохоор муур дээрээс нь одоо өөрийнхөө ингээ сахал байгаа штэ тэрүүгээр өөрийнхөө зан ааш одоо сэтгэл хөдлөлийг гэх юм уу тэр одоо зан аашийг хүртэл ингээ гаргаж харуулдаг байна. За яаж вэ гэсэн чинь ка чинь ра байна. За ай가 두려울 때는 гэдэг нь болохоор айх үедээ 수염을 뒤쪽으로 당기고 гэдэг нь болохоор за айх үедээ ингээд нэг сахал байгаа штэ тэрийг хойшоо ингээд болгодсон юм байна татаад хойшлуулчтай юм байна. За 편안할 때는 гэдэг нь болохоор за ямар тайван одоо зүгээр нэг энгийн тайван байгаа үедээ болохоор 아래로 내린다 гэдэг нь болохоор доошоогоо доод хэсэг рүүгээ сахалаа ингээд буулгachтай юм байна. Тэгэх юм бол муурыг хараад энэ айж байгаа юм байна. Эсвэл энэ одоохондоо ингээд тайван байгаа юм байна гэдгийг нь тэгж харж мэдрэх боломжтой байт юм байна шүү. Тэгэхээр өнөөдрийн тайлбарлах хичээл энэ үртэл байлаа. Тэгээ би өдөр болгондоо ингээд нэг ингээд ийм багцаар нь хичээлүүдийг оруулахыг бодно. Тэгээ та бүхэн бас дэмжиж лайк бас дараад шеэрлээд өгөөрэй.